Ариун төргийн үзэгчтэй Монгол анхны мэдээлэл хөтөлбөр ээлжид дугаараа үзэж та бүхэнд хүргэж байна. Монгол анхнаас төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл сэдвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол анхны дэд ерөнхийлөгч Лавсүрэн Монгол анхнаас 2016-аас 17 онд шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн агуулга ач холбогдлыг танилцуулсан юм а. Тус баримтчгийг улсын хурлд өргөн барихын өмнө энэхүү мэрэгчлэтнүүдийн донд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж саналуудыг нь сонссноор мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд судлаачид хувь нэмрээ оруулах цаашлаад баримтчгийг олон нийтэд танилцуулахад чухал ач холбогдолтой юм а. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл эцэслэгдэх шатандаа бол явж байна. За энэ эцсийн шатанд бол мэрэгжлийн зах зээл дээрх мэрэгжлийн оролцогчид, судлаачид, төрийн бусад байгууллагуудаас бол ингээд хэлэлцүүлэг хийж саналыг нь авах ийм арга хэмжээ бол зохион байгуулагдж байна. За тэгээд энэ арга хэмжээний дараа бол тодорхой хэмжээний шинэ саналууд гарч ирэх юм бол тэрийг харгалзан үзээд ерөнхийдөө улсын хурлд бол өргөн барина 10 сарын 1-ээс өмнө. Төв банкны тухай хуулийн дагуу Монгол анхны жилбэр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж 10 дугаар сарын 1-ний дотор улсын хурлд өргөн барьдаг бөгөөд 2018 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримтчгийг боловсруулж дуусаад байна. Баримтчигт Монгол анхны төв банкны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлж бодлогын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгыг тусгах нь өмнөх онуудад хэрэгжүүлж байсан мөнгөний бодлогын баримтчгүүдээс онцлог байна. Мөн ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг бэхжүүлэх, бодлогын үр дүнлийг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлж олон нийтэд харилцах сувгийг хөгжүүлэх нь 2018 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримтчигт шинээр орж байгаа нэг гол заалт болж байгаа юм. За энэ жилийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн бол хэд хэдэн онцлог байгаа. За энд нэгдүгээрт бол макро эдийн засгийн бодлогын хүрээнд бол мөнгөний бодлогын үндсэн зорилт болох инфляцийн тогтвортой байдлыг хангах гэсэн ийм зорилт бол орж ирж байгаа. Хэрвээ та бүхэн анзаарж байгаа бол өмнөх жилүүдийн үндсэн чиглэлд бол инфляцийг тодорхой түвшнөөс тодорхой хувьас бол нэмэгдүүлэхгүй гэсэн ийм зорилт бол орж ирдэг байсан. Энэ жилийн хувьд бол цаашдаа ойрын 3-аас 4 жилийн хугацаанд бол инфляцаа ямар ч байсан тогтворжуулах нь бол ихлэ чухал юм байна гэдэг ийм зорилтыг бол тавьж байгаа. Энэ бол ойрын 3-аас 4 жилд бол энэ хэлбэрээр бол хэрэгжих бах. За зорилт төвшинг бол 8 орчим хувьд бол гэж үзэж байгаа. За ингээд инфляцийг тогтворжуулах үйл ажиллагаа тодорхой түвшинд хэрэгжсэний дараагаар бол аажмаар зорилт төвшинг бол доош нь бууруулж ирэхээр эдийн засгийн өсөлттэй, эдийн засгийн тэлэлттэй холбоотойгоор ийм зорилт бол тавигдана. Нэгдүгээрт хоёрдугаарт нь болохоор зэрэг валютын ханшийн хувьд бол бас жил болгон заалт бол оруулдаг. За энд бол нэгдүгээрт ерөнхийдөө зах зээл дээр үүсэж байгаа хэлбэслийг бол бууруулах чиглэл бол Монгол банк бол ажиллана. Гэхдээ эдийн засгийн суур хүчин зүйлстэй бол ерөнхийдөө валютын ханшийн төвшинг бол харгалзан үзэж бол энд валютын зах дахь Монгол банкны оролцоог бол тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол суур хүчин зүйлс гэдгийн цаана бол их олон тийм үзүүлэлтүүд бол яригдж байгаа. Энд бол эдийн засаг дахь нийт долларчлалын хэмжээ ямар байна? Эдийн засаг дахь одоо манай гадаад худалдааны эрэлт нь ямар байна? Манай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үн ямар байна? Худалдааны нөхцөл ямар байна? Импортын үн ямар байна? Гэх мэтлэн ийм хүчин зүйлүүдийг харгалзан үзчихээж валютын ханшийн нэгсэндөө тэнцвэрт гэж хэлж болохоор тийм төвшинг бол бид нар тооцож бол цаашдаа бол ажиллана. За хоёр дахь нь юм байна. Гуравдугаарт нь болохоор зэрэг санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь бол бас төв банкны бас нэг том чухал бол үндсэн зорилт одоо үүрэг бол байдаг. За энэ хүрээнд бол санхүүгийн системийн үр ашгийг бол цааш нь улам гүнзгийрүүлэх, санхүүгийн зөөчлөл бол илүү хүртээмжтэй болох, за санхүүгийн зах зээл дээрх эрсдэл хуримтлалтаас зайлсхийх гэсэн ийм зорилтуудыг бол тавь ажиллаж байгаа. Энэний хүрээнд бол өнгөрсөн жилээс ерөнхийдөө эрсдэл суурилсан хян шалгалтын тогтолцоо руу бол шилжинэ гэсэн ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. За энэ арга хэмжээг бол энэ жил бол эх жил бол цааш нь улам боловсронгуй болгож гүнзгийрүүлэх ийм зорилтууд бол тавьж байна. За энэтэй холбоотойгоор дараа нь дахиад энэ жилийн хувьд бол төлбөр тооцооны тухай хууль бол батлагдсан. За энэ хуулийн хэрэгжлийг хангахтай холбоотойгоор төрөл бүрийн журмууд бол шинжлэгдэнэ, хэрэгжүүлэх журмууд шинжлэгдэнэ. За энэ ажил бол эх жил хийгдэнэ. За дээрээс нь төв банкны бодлого үйл ажиллагаатай холбоотойгоор илүү нээлттэй байх юм зорилт бол тавьж оруулж ирж байгаа. За энийг бол төв банкны одоо олон нийтэд харилцааг сайжруулна, илүү нээлттэй бодлого үйл ажиллагаагаа нээлттэй байна. Бодлогын шийдвэр гаргахад авч үзсэн мэдээлэл бүх юм одоо тийм зүйлүүдийг бол олон нийтэд нээлттэй хуваалцсан. Өөрөөр хэлбэл зах зээл дээр үүсэж байгаа хүлээлтийг бол буруу тишээ мэдээллийн тэгш бус байдлаас болоод буруу тишээ явчихгүй гэдгээс бол сэргийлж бол ийм мэдээллүүдийг бол хангана гэж ийм зорилт оруулсан байгаа. Энэ нь өөрөө эргээд ямар ач холбогдолтой вэ гэхээр
зэрэг төв банкны бодлыг бол илүү тийм хариуцлагатай байдал руу бол ийм чиглүүлэх юм цаанаа зорилтыг бол агуулж байгаа. Ийм зорилт бол тусагдсан байна. За дээрэс нь эцэстээ бол энэ төв банкны бодлого үйл ажиллагаа амьдрал дээр хэрэгжихэд санхүүгийн зах зээл дээр оролцогчдын бол хариу үйлдэл хүлээлттэй бол зайлшгүй бол ингэж уялдаж очиж байгаа. Өөрөөр хэлбэл төв банкны гаргасан шийдвэрийг олон нийт яаж хүлээж авч байна, яаж ойлгож байна. Энд үндслээд эргээд ямар хариу үйлдэл үзүүлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын шийдвэрүүд яаж байна, зээл олгох, зээл авах, хадгаламж байршуулах энэ шийдвэрүүд яаж гарч ийн гэдэг ийм зүйлүүд байгаа. Дээрэс нь энэ эдийн засаг санхүүгийн зах зээл дээр гарч ирж байгаа эрсдлийг өөрөө зах зээл дээр оролцогчд маань аж ахуй нэгжүүд, банкуд, хөрөнгө оруулагчид өөрөө яаж удирдахаар байна, удирдах юм боломж байна уу гэдэг. Энэ өөрөө эцэстээ хинээс хамаарат байна уу гэхээр зэрэг санхүүгийн зах зээл дээр оролцогч байгаа иргэд, аж ахуй нэгжүүд энэ бүх хүмүүсийн бол санхүүгийн зах зээлийн талаар тэр мэдлэг боловсролтой бол бас их шууд холбоотой байгаа юм. Ялангуяа бол иргэдийн зээлийг аваад үзэх юм бол иргэд өөрөө өөртөө дааж чадхуйц хэмжээний тэр зээлийг авч чинь үгүй юу? Өөрөөр хэлбэл хэтэрхий хүрийн дарамтанд ороод ийн үгүй юу? Өмнөх үр дээрээ улам л нэмж аваад ийн үү гэдэг ийм зүйлүүд нь эргээд санхүүгийн зах зээл дээр оролцож байгаа тэр хүмүүсийн мэдлэг боловсролтой шууд холбоотой байгаа. Тэгэхээр зэрэг энэ санхүүгийн зах зээл дээр оролцогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар бас тодорхой зорилтууд арга хэмжээнд бол төлөвлөгдсөн байгаа. Дээрээс нь дахиад мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотойгоор бас хийх ажлууд бол эх онд бол байна. Энэ ажлуудын бас тодорхой арга хэмжээнүүд бол бас тусгагдсан байгаа. Төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл сэдвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Монгол банкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөлийн хэлтсийн захирал Орхмолсовд макро эдийн засгийн төлөв, судалгаа статистикийн газрын захирал Ган Учуур эдийн засгийн эмзэг байдал цаашид анхаарах асуудлууд, мөнгөний бодлогын газрын захирал Баярдаваа мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл сэдвээр тус илтгэл тавьсан бөгөөд илтгэлээс онцлоход Монгол улсын эдийн засгийн төлөв байдал үргэлжлэн сэргэж байгаа талаар дурдсан байна. Үүнээс харахад үнийн түвшин өсч барилгаас бусад салбарын үйлдвэрлэл идэвхжиж хөдөлмөрийн зах зээл сэргэж байгаа бөгөөд гадаад орчин хүлээлтээс сайжирсан хөрөнгө санхүүгийн зах зээл сэргэж байгаа. Хадгаламжийн болон засгийн газрын үнэт цаасны хүү буурч байгаа зэрэг нь эдийн засгийн сэргэлтийн үргэлжлэлийг илтгэж байгаамаа. Инфляцийн хувьд эрэлт болон нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өссөн байна. За өмнөх төсөөлөлтөд харьцуулахад махны үнийн төсөөлөл буурч сургалтын төлбөр 8 дугаар сард өөрчлөгдөөгүй болон шатхууны онцгой татврын нөлөө хошилсноор инфляцийн төсөөлөл буурсан байна. Харин уул уурхайн салбарын төвчл эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байна. За уул уурхаагаас хамаарал өндөртэй салбаруудад боловсруулах үйлдвэр, барилга, худалдаа, тээврийн салбарууд огтж байгаа бол уул уурхаагаас хамаарал багтаа салбаруудад хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл холбоо, бусад үйлчилгээнүүд орж байгаа юм а. Мөн гадаад эрэлт хүлээлтээс сайжирсан гэдгийг илтгэл дурсан байна. За бүгд найрамдах хятад ард улс болон Европын 2017 оны эдийн засгийн өсөлт нэмэгдсэн. За тэр дундаа хятадын эдийн засгийн өсөлт 2 улирал дараалан хүлээлтээс давж 6.9% өссөн байна. За мөн Орос улбаны улсын эдийн засгийн өсөлт 2.5% өссөн. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, бодит цалингийн өсөлт зэрэг нь гадаад эрэлтийн одоогийн төсөөллийг өмнөх төсөөллөөс өсгсөн байна. Харин дэлхийн засгийн зэсийн үн харьцангуй тогтвортой байсан нь худалдааны нөхцөл сайжирсныг илтгэж байна. За гэхдээ 2017 оны 4-р улирлаас зэс алтны үнийн бууралт худалдааны нөхцөлийг муутгах аргааг илтгэл дурсан байна. За мөн нүүрс төмрийн хөдрийн үн 2018 онд бурч зэс алтны үн нэмэгдэхгүй тохиолдолд 2018 онд худалдааны нөхцөл муудах төсөөлөлтэй байгааг онцолжээ. Өнөөдөр эдийн засгт бол сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн сэргэлт бол ажиглагдаж байгаа, эхэлж байгаа. Гэхдээ яг эмзэг байдлаас нь аваад үзэх юм бол эмзэг байдал өндөр хэвээрээ гэсэн үр дүн бол гарч байгаа. За тэгээ асуудал нь өөрөө аль сектор дээр эмзэг байдал өндөр байна гэдэг үзэсгэлэн нөгөө л гадаад сектор буюу Монгол улсын маань нөгөө гадаад шок буюу бусад нөөцийн маань унах юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт маань татварх юм бол эдийн засгийн их дарамт хүндрэл маань өндөр хэвээрээ байна гэдэг үр дүн гарч байна. За төсвийнхаа секторыг аваад үзэх юм бол төсөв маань өөрөө уул уурхайн салбараас хэд өндөр хамааралтай хэвээрээ 25 төсвийн олгоо 25% нь уул уурхайн салбараас орж ирдэг. За тэгэхээр бол төсвийн маань алдагдал нь өндөр болоод өр нь өндөр болчихсон өнгөрсөн жилүүдэд төсвийн өндөр өр маань бол дараагийн хүүнийхээ зардлыг бий болгоод төсвөдөө эргэж дарамт бий болгоод байгаа. Тэгэхээр энэ эргэж байгаа мөчлөх маань төсвийнхаа хүндрэлийг бий болгоод байгаа. За тэгээд эдийн засгийн хоёр сектор маань эдийн засгийн ерөнхий хүндрэлээр дамжуулаад санхүүгийн сектор дээр очиод бүх эрсдлүүдийг хоригдлуулчихсан байгаа. Тэгэхээр бол хамгийн том бид бүхний тод харж байгаа зүйл нь хугацаа хэвчилсэн зээл, чанаргүй зээл. За сүүлийн жил гаруй хугацаанд нөөцний үн өндөр байгаад уул уурхайн сектор сэргэхийн хэвээр уул уурхайн салбарын болон
хөдөлгөөний салбарын чанаргүй зээл буусан. Гэхдээ ерөнхийд өвчнөөр бол 9-10% өндөр хэвээрэл болж байгаа. Тийм. Тэгэхээр ерөнхийд ингээ харах юм бол бүх секторууд бол эмзэг байдал өндөр байгаа. За энэ дээр бол 3 үндсэн шалтгаан байна л гэж харж байгаа. Эхнийх нь бол өнгөрсөн жилүүдийн бодлогын гачуудл маань бол дараагийнхын асуудлуудыг хувийг нь тавьчихсан тэр нь богино хугацаанд шийдэгдэх боломжгүй байгаа. Хоёр дахь асуудал нь бол хичнээн засах бодлогын орлогуудыг хийж байгаа ч гэсэн ганцхан төсөв мөнгөний бодлогоо дамжуулаад богино хугацааны 1 жилийн дотор засчих боломжгүй асуудлууд байгаа. За гурав дахь нь бол мэдээж яг том бүтцийн бодлогууд гэж хэлдэг. Том санхүүгийн секторыг ямар реформ шинжилгүүд хийх ёстой болохыг. За дэд бүтцийн асуудлууд буюу нийлүүлэлтийн талын бодлогууд дээр ямар асуудлууд хийх ёстой болохыг. Хөдөлთა хөрөнгө оруулалтын бодлогон дээр ямар том ахиц дипломат өвчлөл гаргах ёстой болохыг. Энэ том бодлогоор буюу урт хугацаанд үр нөлөөлөл нь гардаг. Урт хугацааныхаа холын асар бодлогууд дээр анхаарах шаардлага байна. Мөн эдийн засгийн бодлогод цаашид анхаарах асуудлуудад эдийн засагт сэргэлт ажиглагдж байгаа хэдий ч эмзэг байдал өндөр хэвээр байгаагаас гадна гадаад секторын эмзэг байдал өндөр байгааг дурдсан байна. За гадаад валютын улсын нөөц нь богино хугацааны гадаад үр төлбөрийг бүрэн төлж барагдуулах хэмжээнд хүрээг байгаа учраас Чингис бондын 500 сая $500 бондыг дахин санхүүжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна. Экспортын өсөлтийг нүүрсний экспорт бүрдүүлж байгаа ч цаашид буурах эрсдэл өндөр байна. За мөн ажиллагаагаас бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа зэргийг анхаарах шаардлагатай асуудлуудад багтаасан байна. Мөн Төв банкны зорилтыг тодорхой болгож бие даасан хараа тус байдлыг бүрэн хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас эдийн засгийн нийлүүлэлтийн талыг дэмжих бүтцийн бодлогуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавих, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой өсөлтийг хангах, институт засаглалын чанарыг сайжруулах, авилгалыг таслан зогсоох шаардлагатай байгааг илтгэлд онцолсон байна. Үзэгч та бүхэнд Монгол банкны мэдээлэл хөтөлбөр ээлжид дугаараа танилцууллаа. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.